Манай улсын үе үеийн засгийн газрын дундаж наслалт 2 орчим жил. Гэвч сүүлийн 2 жилийн дотор энэ хугацаа богиносож гүйцэтгэх засаглал 2 чудаа солигдсон. Засгийн газрын тэргүүн солигдох бүрд өөрийн бага бүрдүүлэх нэрээр салбарын сайд нар мөн солигдсоноор альж салбарын хөгжлийг хойш татаж төрийн бодлогын залгамж халаа тасардаг нь жишг тогтолцоо болох вэ гэж эдийн засагчид судлаачид анхааруулж байна. Шинэ ерөнхий сайд учраас албан тушаалтаа томилогдоод 2 хонож байгаа ч засгийн газрын бүрэлдэхүүнийг хараахан эцэслэн бүрдүүлж амжааг байна. Тиймээс 7 хоног бүрийн цав гарагт нийгмийн эдийн засгийн тулгамцаа асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргадаг засгийн газрын ээлж туралдаан 7 хоногоор хойшиллаа. Шинэ ерөнхий сайд томилогдсноор өмнөх засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцох юм хуультай тэгэхээр өөрөө захирамжлаад үр гүйцэтгэж тавьж болохгүй хэрэгцээ орчнод. Тэгэхээр одоо засгийн газар бүрэлдээгүй байна. Тийм учраас би өөрөө одоо энэ хуулиудыг танилцуулж явж штэ. Засгийн газрын гишүүн танилцуулна гэдэг. Тэгэхээр одоо өнөө маргаашгүй шийдэхээс өөр арга байхгүй. Одоо би гүйцэтгэлүүдийг нь харж байна. Жишээ нь одоо ингээд бүх сайд нарыг өөрчлөөд явна гэдэг чинь боломжгүй болчиход байна штэ. Одоо ингээд гэрээ хилцэл хүлээгдсэн. Тэгээ одоо ялангуяа түлшний асуудлууд ингээд аюул олон асуудлууд нэн тулгамдсан байна. Парламентын засаглалтай олон улсын жишгээр нэг засгийн газрын наслалт 4 жил байдагч манай улс 1992 оноос хойш хугацааг авч үзэхэд 2 жилийн хугацаатай болоод байгаа юм а. Гэвч сүүлийн 2 жилийн хугацаанд 2 ч засаг унаж 3 дахь засгийн үрийг үүсгэх гэж байна. Засгийн газрын хугацаа богиносох тусам төрийн бодлогын залгамж тасарч төсөл хөтөлбөр хэрэгжих хэсэг нь эргэлзээтэй болдог байна. Засгийн газрын бодлогын залгамж халаа гэж юм байхгүй. Төрд одоо өөрөнгөсөө ой санамж байхгүй болчихж байгаа. Тэгэхээр дараагийн нөгөө эдийн засгийн хөгжлийн бодлого хөтөлбөрөөр чи хоорондоо ямар ч уялдаагүй. Тэгээ энэ төсвийн хөрөнгө оруулалт энэ төр чи одоо гараад байгаа хэрүүл оруулалт ерөөсөө энэний үндсэн шалтгаан шүү дээ. Ийм урт хугацааны бодлого байхгүй учраас гинт нэг туул гол гэж гаргаж ирээл гинт нэг одоо төсөл гаргаж ирээл ингээл зарлаад хэрэгжүүл ингээл зүтгэдэг те. Тэгэхээр энэ бүгд ч улсын хөгжлийн төлөвлөгөөс тустай байх хэрэгтэй гэж. Төрийн институцийн өвдөрс нэг өдөр нэг цаг нэг секунд ч гэсэн одоо зогсолтгүй байх хэрэгтэй. Зөвхөн энэ улсын хурал дээр тэр сайдууд ажиллаа тайлбарлаж ч юм өнөөдрийн процесс биш. Энд чи яам тамгын газрын шийдвэрийг хүлээж байгаа бас аж ахуйн нэгжүүд байж болно. Эсвэл ингээд иргэдийн эрх ашиг юм зөндөө гэж байхгүй. Магадгүй ингээд энэ процесс жоохон ингээд сунаа явахад 7 хоног яамны ажил гацна гэдэг бол доош агентлаг ингээд орон нутгийн ажил гацж гин гэсэн үг. Тэгэхээр ийм юм ерөөсөй байж болохгүй. Уг нь үндсэн хуулийн үзэл санаагаар бол сайдуудыг бол дараагийн сайд томилогдох хүртэл үр гүйцэтгэгчээр томилох захирамж гарах ёстой гэж би одоо хараад байгаа. Ингээд удаад байгаа шалтгаан нь юу гэхээр зэрэг үндсэндээ миний ойлгож байгаагаар энэ ардын намын бүлгийн л асуудал. Ардын намын бүлэг дотор 68 хүн байна. Одоо 2 удаа сайд хийцэн тийм 2 засгийн газарт дамнаад ажилласан. Эсвэл тус нь ороод ажилласан сайд нар байна. Огт сайд байгаагүй хүмүүс байна. Ингээд 3-4 төрлийн одоо бүлгийн гишүүдээсээ тийм ээ нэг 20 орчим сайттай баг гаргах гэдэг шүү дээ. Тэнгүүд бийч багтай гээд ингээд байгаа энэ дотоод асуудал нь бол 80-90% багхгүй юу? Тэрнээс хүн намд ч юм уу, иргэний зоригч гэдэг юм уу, ардчилсан нам ч юм уу, одоо хин нэгэнтэй хамтарч ажиллах асуудал нь бол эдний би толгойн өвчин болоогүй байх гэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг альва буруутныг хайвал ардын нам өөрөө багхгүй юу? 68-ын бүлэг асуудлаа яаралтай шийдэх ёстой. Харин зарим социологчдын зүгээс ардчилсан нийгэмд засгийн газар богино настай байх нь хэвийн үзэгдэл гэдгийг хэлж байна. За энэ удаагийн шилжилт бол үндсэндээ засгийн газрын суур одоо бүтцийг буюу зандан шитрийн засгийн газрын суур бүтцийг учрал шилжүүлж авч байгаа процесс болж байгаа болохоос Монгол ардын нам дотор эрх мэдлийн том шилжилт бол өрнөгөө. Тэгэхээр товчондоо бол нөгөө сайд нар бүгдээрээ огцон өөрчлөгдөгч гэдэг юм уу бүх бодлого тэр чигээр өөрчлөгдөд байна гэдэг тийм эрсдэл бол хайрцангуй баг гэж харж байгаа. Тэгэхээр одоо засгийн газрын хуралдаа өнөөдөр болоогүй гэж л одоо айхтар хэцүүл хойшлон гэхээсээ илүүтэйгээр нөгөө суур асуудлууд болох намууд чинь дахиад энэ докторгүй байдлаа үргэлжлүүлэхээр нөхцөл байна уу эсвэл зарим нэг намуудын хийж байгаа улс төрийн акцууд нь нөгөө асуудлаа гүйцэж шийдэх ёстой байсан улс төрийн институц эвлэрхээс өөр аргагүй өөрөөр хэлбэл механик тохиролцоонд хүрэхээс өөр аргагүй байдал руу шахаж байгаа нь урт хугацаанд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бид анзаарах ёстой болчихж байна. Ардчилсан улсад тэгэл ийм зүйл байгаль хэлэх үү тий. Парламентын засаглалтай ардчилсан улсад тэгэл одоо үзэл бодлын зөрчилтэй юмнууд байх л байх. Тэгээд одоо засаг унжил байдаг шүү дээ. Дахиад бол байгуулгаж л идэг. Ажлаа эвлүүлсэн шиг ийхүү одоо байлцсан дээ шүү дээ. Ерөөсөө л ойлгомж үзүүл болж байна гэж харж байгаа. Би хараад ойлгохгүй байгаа шүү дээ угаасаа тий юу болоод байгааг. Юу гэж ерөөсөө Монголын байж байгаа царай яг харагдсан шүү дээ. Тий би одоо өөрөө ихэд одоо энэ хуулийн байгууллагууд бүр 15-6 жил шалгагдаад одоо миний асуудал дуусаагүй
Яг л энэ ерөөсөө энэ засгийн байж байгаа миний байж хоёр яг адилхан. Сайд солигдох бүрт дагаад яамны төрийн нарийн бичгийн дараагаас ихсүүлээд хэлтсийн мэрэгчлэнүүд хүртэл халаа сэлгийн дуртдгоо нь нууц бишээ. Гэвч өнөөдөр инфляц иргэдийн гар дээрх цалингийн бодит зөрүү тэнгэр газар шиг хол байгаа нөхцөлд нийгэмд даргын халаа сэлгээ бус бодит залгамж зогсолтгүй урагшлах хөгжил хэрэгтэй байна.